Таны асуугаад байгаа энэ 150 мянган айлын орон сууц одоо хэрэгжих боломжгүй байна. Та нар макро эдийн засгийн одоо энэ тооцооллуучийн бодиттой бас байна гэдэг таны одоо шүүмжлэлтэй талаас нь харж байгаатай бол энэ ажлыг бүтээчээсэ гэсэн өнцгөөс би таныг харж байгаа болов гэж бодож байгаа. Тэгэхээр ер нь яг өнгөрсөн хугацаанд бол одоо манай төрөөс гэдэг юм уу Монгол банкнаас одоо явуулсан энэ ипотекийн зээл нь чинь 4.5 их найдыг зараад тэгээд нэг 110-20 мянган айлыг бол орон сууцтай болгоцсон. Тэгээд өнгөрсөн жилээс хуримтлалын сан дээр ирсэн одоо 500 орчим тэрбум төгрөгийг бид нар нийлүүлээд одоо бол бид нар үндсэндээ ипотекийн зээл нь жил бүхэн бол нэг их найдыг зарж байгаа. Хуучин бол одоо 500 тэрбумаар бид нэг 5000 хүрэхгүй айлыг одоо орон сууцтай болгож ирсэн бол нэг их найд болсноор одоо 10,000 орчим одоо айлыг орон сууцтай болгож. Гэхдээ энэ ипотекийн зээлийн одоо энэ хүртээмжүүдийг нэмэхэд бол одоо бид нар тогтолцооны шинжилгээ хийх хэрэгтэй юм бэл. Дан ганц одоо энэ төрөөс татаастаа 6% зээл биш. Хажууд нь яг төр хувийн түншлэлийн одоо энэ чи иргэдэд ерөөсөө хоёрхан сонголт байгаа байхгүй. Нэг нь бол нөгөө 6% одоо татаастаа зээл авахын тулд маш их очиртой. 2 жил 3 жил очиртой. А гэтэл энэ Даржааны банкны зээлийн тогтолцоо нь 17-аас 19% одоо зээлийн тогтолцоо байгаад байдаг. Гэтэл дунд нь байгаа тэр хүмүүст одоо бидэрт яг энэ санхүүгийн бүтээгдэхүүн одоо байхгүй юм билээ. Зах зээл дээр нийцсэн. Тэр хүний нэг орлогод нийцсэн санхүүгийн бүтээгдэхүүн. Тэр энэ санхүүгийн бүтээгдэхүүнийг бий болгоход өнөөдрийн байгаа энэ ипотекийн зээлийн тогтолцоог бид нар тогтолцоогоор нь бид нар харах хэрэгтэй юм байна. Тэгэхээр үндэсний хороо бол бас энэ лөө ажиллаж байгаа. Ер нь бол жилд Монголын барилгын зах зээл чинь нэг 20 мянган айлыг л одоо барилга барьдаг юм билээ шүү дээ. 20 мянган айл. 20 мянган айл. Тэгэхээр одоо энэ 150 мянган айл орон сууцыг чинь нэг жилийн дотор төр өөрөө барьчихна гэсэн үг биш үү? Орон сууц ч угаасаа хувийн хвшлийнхэн барьдаг. Хувийн хвшлийнхэн барьж байгаа тэр одоо орон сууцуудыг бид нар яаж үнийг хямдруулах вэ? Яаж гэр хороолол төр амны орон сууцуудын одоо бодлогуудыг илүү их хийх вэ? Тийм өнөөдөр энэ утааны асуудал гэр хороолт байгаа айлуудыг яаж орон сууцчлах вэ? Гэт ингээд эн чинь их олон бодлогууд явж байгаа хгүй. Энийг эдийн засгийн яам одоо бас энэ талаас нь бид нар санхүүгийнхаа тогтолцоог ингэж янзалж байгаа юм аа. Нөгөө нийлүүлэлт талаасаа одоо бид нар яг ингээд энэ жилийн 20 мянгаыг ингэж 30 мянга, ингэж 40 мянга яг нөгөө орлогод нийцсэн ийм бүтээгдэхүүнүүдийг яг гаргах судалгаанууд хийж байгаа гэдэг барилгын яамн дээр үндэсний орон дээр хийж байгаа. Энэ юмнуудаа та нарт мэдээлэл өгчих хэрэгтэй байхгүй юу?